Геоте сургуулийн 12 дугаар ангийн сурагч Номинзул Германы эрдмийн солилцооны албаны 100% тэтгэлэгт тэнцэж, холбооны бүгд найрамдах Герман улсад их сургуульд суралцахаар болжээ. Тэрээр бие онгахын чиглэлээр суралцах бөгөөд энэ засгийн газрын шалгалтад тэнцэхийн тулд 7 жилийн өмнөөс герман хэлийг сурч эхэлсэн байна. Түүний хувьд Геоте сургуульд анхаа 6 дугаар ангиас суралцаж эхэлжээ. Туршилт хийх, аливаа зүйлийг шинээр сэтгэх, зохион бүтээх сонирхол нь түүний биотехнологийн мэргэжлээр суралцах хамгийн том шалтгаан болжээ. Иймээс биотехнологийн дэлхийн шилдэг сургуулиудад суралцахын тулд 7 жилийн өмнөөс герман хэлээр суралцаж, өдгөө 4 улсын хэлээр ярьж чаддаг болжээ. 5 сарын 9-нд даадын тэтгэлэгт тэмцэн гэсэн хариугаа авсан. Даадын тэтгэлэг нь Германы засгийн газрын тэтгэлэг. Тэгээд бүх зарлигийн даах 11,000 евро жил болгоно өгөх тэтгэлэг байгаа маа. Би биотехнологийн мэргэжлэр суралцах хүсэж байгаа. Ялангуяа хүрээлэн буй орчны биотехнологич. Тэгээд энэхүү мэргэжлээ би 10 дугаар ангидаа ер нь энүүгээр явбал дээр юм болов гэж бодоод шийдсэн. 6 дугаар ангиас эхлээд ер нь биологи, физик, химийнхээ хичээлдээ дуртай байсан. Номинзуллыг бол би сүүлийн 3 жил одоо анги удирдсан багшаар ажиллаж байна. За энэ 3 жилд бас математикийн багшийг давхар хийгээ явж байна. За сүүлийн 3 жил бол Номинзул Кембрижийн 3 IGCSE, A-level-ийн 3 шалгалтыг гурвангийн хамгийн өндөр оноотойгоор өгж байна. Мөн намар болохоор бит хоёр бас SAT-ийн шалгалтыг өгж 780 оногоор амжилттай бас өгж анги хамт олноос манлайлж бусдаа бас үлгэр дуурайл болж нэлээ бас амжилтыг үзүүлээд хийж байна. За энэ жил Геоте сургуулийг 44 хүүхэд төгсөж байгаагаас одоогийн байдлаар 30 орчим хүүхэд гадаад улсад тэтгэлэгтээ суралцах эрхээ аваад байна. Харин сурагч Номинзулын хувьд аливаа зүйлд мэрэлттэй маш сайн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд өдөр бүр хичээдэг нь ийхүү өндөр амжилт үзүүлэхэд нөлөөсөн хэмээн ангийн багш нь ярьлаа.